одоо энэ хашааны газрууд одоо ингээд харагдаж байна. За энэ бол одоо сансраас авсан нэг өндөр наривчлалтай зураг нь байгаа. Энэ бол боловсруулалт хийсэн. Ерөөсөө ямар ч одоо алдаагүй яг кадастрын зургийн зорилгоор тэрийг давхцуулаад хянах, шалах, айлын сунсан хашааны газар, нэмэгдсэн хашаа гэл ингээд бүрэн тодорхойлох боломжтой ийм зураг мэдээлэл байна. За томруулаад харуулвал ийм байна. Одоо ингээд энэ айлын хашаанд байж байгаа энэ гэр, энэ баашингийн дээвэр нь ямар өнгөтэй байна. Энэ бүгдийг бол та нар харна. Хажууд байгаа одоо энэ бүх мэдээллүүдийг харж болохоор. Хөхөнгөөр яаж юм гэхлээр ерөөсөө одоо энэ хэмжигдсэн бүх нэгж талбар эзэмшиж байгаа, ашиглаж байгаа, өмчилсөн одоо хотын төвийн барилгацсан талбай ч орсоо ерөөсөө энэ аж ахуйн нэгжийн эзэмшлийн бүх хашааны хил хязгаар бол одоо ингээд байж байгаамаа. Энэ хөхөнгөөр. За энэ дотроос бол манай төсөл юундаар хэрэгжсэн гэхлээр зөвхөн одоо энэ өмчлүүлэхгүй хотын төвийн барилгацсан хэсгийг хасаад одоо газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу зөвхөн иргэдэд өмчилж болох газруудыг сонгож аваад за тэр дундаас тэр хамгаалалтын зурвус одоо өмчлөхгүй тэр хэсгүүдийг хасаад үлдсэн хэсэг дээр нь бол одоо гэр хорооллын одоо хашааны газар дээр хэрэгжсэн байна. За энэ бол нийт бие хашааны газрын мэдээлэл гэсэн. За энэ төслөөс өмнө хэрэгжсэн кадастрынхаа мэдээллийг бол манай гэрээлэгч одоо судалгаа хийгээд ангилсан байгаа. За энэ болохоор энэ төслөөс өмнө бүртгүүлсэн гэж байгаа. За энэ ногоон өнгөөр би давхарлаа тавилаа. Одоо энэ нэг та бүхэн харж байна. За энэ ногоон өнгөтэй энэ хашаанууд бол манай энэ төсөл эхлэхээс өмнө буюу манай энэ гэрээлэгч компани хүмүүс газар дээр нь яваад судалгаа хийхэд аль хэдийн засаг даргын одоо өмчлүүлэх захирамж нь гараад үйл хөдлөлтөөр бүртгүүлээд ингээд нөгөө энэ ногоон гэрчлэгийг авчихсан байсан хашааны газрууд байгаа. За энэ нь бол одоо 800 орчим ийм хашааны газар байгаа одоо тоон мэдээлэл нь. За дараа нь энэ шар өнгийг би ингээд нэмээ тавилаа. За энэ бол давхцахгүй байгаа. За энэ шар өнгөтэй юу бол жаахан бүдэг байгаа бах яг хөө энийг би ингээд ярьчвал энэ шар байгаа гэсэн үг юу гэхлээр манай төслийн гэрээлэгчийг явж одоо судалгаа хийх үед бол яасан гэхлээр засаг даргын өмчлүүлэх захирамж гараагүй буюу эсвэл засаг даргын өмчлүүлэх захирамж нь гарчихсан хэрнээ улсын бүртгэл бүртгүүлж одоо өмчлөх эрхийн гэрчлэгээ хараахан аваагүй байсан хашааны газрууд бол энэ ногоонууд нь юм байгаамаа. За одоо би жижиг рүү ингээд хамруулаад харуулъя. Энэ дээр бол одоо ийм ирээл байгаа ингээд баг одоо хороо болгоно ийм тодорхой хэмжээний газрууд ингээ алаг цог ийм л байж байсан. Энэ бол одоо яг одоо нэг үрчлэн ингээ айлаар орж ингээ судалж ээж одоо энийг ингэж гаргасан юм байна. За энэ хүрэн болж байна. Энэ бол ногоон дээрээ давхцаж гарч ирж байгаа. Энэ юу гэхлээр одоо яг нөгөө 1591 хашаа гэдэг байгаа нөгөө гэрчлэгийг нь гардуулаад өгчихсөн. Манай төслийн хүрээнд одоо эхнээс нь бүх юм хөөцөлдөөд одоо гардуулж гисэн энэ хашаанууд нь байгаа юм. Энэ хүрэн бол ийм юу байгаа. Тэгэхээр бол одоо энэ хашааны газруудыг бол ингээд төслөөс өмнө бүртгүүлсэн байсан төслийн хүрээнд юу хийв гэдэг энэ бүх судалгааг хийгээд ингээд ангилаад гаргацсан ийм мэдээлэл байна. За та бүхэнд одоо эндээс энэ мэдээллийн санг цааш нь яаж ашиглах вэ? Энэ дотор энэ зурагнаас гадна юу байна гэдгийг би харуулъя. За энэ төслийн хүрээнд одоо өмчилсөн энэ 1591 газар энэ одоо ямар мэдээлэл байна вэ гэдгийг харъя. За эндээс одоо нэгж талбарын дугаар гэж юм байгаа. За өмчлөгч иргэний регистрийн дугаар одоо энэ дотор нь байгаа мэдээллүүд юу вэ гэдгийг одоо эндээс харж байна. Ургийн овог, эцэг эхийн нэр, за өөрийн нэр, хүйс, утас, хаяг, за зөрчилтэй эсэх зөрчлийн төрлүүд, маргаан одоо зөрчлийг шийдвэрлсэн байдал, засаг даргын захирамж одоо өөрчилсөн үү, эсвэл одоо хуучин захирамжийг бүртгүүлсэн үү, шинээр гаргасан уу гэдэг. Энэ хил хязгаар нь ногоороод харагдаж байна. За эднэр бол саяны тэр 5 сарын эднээс 9 сарын хооронд одоо захирамж гарсан хашаанууд байна гэдэг. Саяны энэ одоо энэ хүрэн дотор харагдаж байгаа. За энийг одоо яаж яг үгээр энэ дээр бол зурган дээр бол ингээд харагдаж байна. За энэ дээр ингээд одоо нөгөө түрүүчийн миний хэлсэн мэдээллүүд энд байж байна. За энэ сонгогдсон байгаа энэ ногоон өнгөтэй байж байна. За би сонгосны дараалал эндээс бол ингээд дан одоо саяны сонгосон тэр хооронд захирамж гарсан юмуд байна. 1591-ээс жишээлбэл 636 иргэн бол энэ хооронд одоо юугаа захирамжийг гарсан байна. За эндээс ингээ газрын гэрчлэгээний дугаар одоо үйл хөдлөлтөд бүртгүүлсэн дугаар гэх мэтлээ улсын бүртгэлийн дугаар гэдэг ингээд
ийм олон мэдээллүүд ингээд байж байна. За энийг бол ингээд одоо төрийн байгууллага цаашдаа ингээд өөр бусад зорилгоор бол ингээд ашиглах юм боломжтой байгаа. Зөрчилтэй байна уу юу гэдгийг судлаад мэдээллийг бэлтгэж өгсөн. За энэ дээр 794 хашаанаас энэ дээр бол одоо манай энэ газрын алба болон бүртгэлийн газрууд бол нэлээд сайн анхаарах хэрэгтэй байна. Нийт 794 хашаа төслөөс өмнө бүртгэгдсэн байсны 688 нь ямар нэг байдлаар нөгөө өмчлөх эрхийнх нь бичиг баримт юм уу хэл язгаар зөрчилтэй байна. Ийм судалгаа дүн гарсан. За тэгээ энэ дээр бол та бүхэн харж байгаа. Энэ дээр зөрчлийн төрлүүд байгаа. Одоо энэ өөрөөр хэлбэл газар дээрх бодит талбайд гэрчлэгийн дээрхээс хэмжээнээс зөрөөтэй. За ингээл гэрчлэгийн дээр бичиг баримтны яасан хэмжээ зөрсөн гэдэг энэ бүх зөрчлүүдийг ингээд гаргачихсан. За зарим нь нэг талбар нь өөрчлөгдсөн гэдэг. Энэ олон мэдээллийг ингээд гаргаад өгсөн. Тэгэхээр өөрөөр хэлбэл манай төслийн хүрээнд гарсан гэрчлэгээнүүд бол одоогийн байдлаар ямар нэгэн зөрчилгүй цаашаа одоо банкны барьцаан тавихт бол ингээд үнэн зөв байгаа. Гэтэл төслөөс өмнө бүртгүүлсэн тийм хашаанууд бол ингээд зөрчилтэй болчихжээ. Энийг бол одоо урт хугацаанд энэ хоёр байгууллага иргэдтэйгээ хамтраад зас залруулах ёстой юм а гэж одоо хэлээд байгаа. Тийм учраас бол манайх яагаад ингэж ийм хавтгай судалгаа хийсэн гэхдээ нэр ганц гэрчлэгээ гаргахаас илүүтэйгээр өмнө нь гэрчлэгээ нь гараад тэр нь одоо ингээд одоо зөрчилтэй болсон иргэд нь хашаагаа сунгацсан юм уу бодит байдлаас зөрчсөн энэ олон мэдээллийг нэг бүрчлэн наривчсан судлаа энд бүртгэж өгсөн юм шүү. Тэгэхээр бол энд өмнө бүртгэгдээ зөрчилтэй болсон газрыг ч гэсэн одоо та бүхэн урт хугацаанд иргэдтэйгээ ярьж зас залруулж яваарай. Тэгээ энэ бол их асуудалтай. Манай төсөлд бол хамрагдaltaгүй үлдсэн. Одоо хүний өмч болсон газар болохоор бол тийм амар засагдахгүй ийм газар байгаа. Гэтэ зөрчлийг бид нэр ингээ ангилаад өгсөн юм байнамаа. За та бүхэнд товчхон танилцуулахад ийм байна. Ийм мэдээллийг санги сая дээр манай Улангуй захирал тэр хард дискэн дээр бичээд өгсөн байгаа. Ингээд өдөр тутмын энийг одоо газрын алд энэ бүртгэлийн усууд яг энэ чигээр нь баяжуулаад өөрчлөлтийг нэгээд аваад яваарай гэж одоо та бүхэнд хүсэх байна. За баярлалаа. Жишээ болон гişээ гаргаас ирэх нь хамтдаа дуртай зураг авах явуулж байна. За. Нахад аваш. Нахад нэвчээ. Өргөний эхийн төслийн хүрээнд засварлаг ил бүрэн товчулсан Завхан ангийн улсын бүртгэлийн хилцээний албаны байр болон одоо явагдаж байгаа эд хөрөнгийн эхийн бүртгэлийн архивын захимжуулалтын ажилтай танилцахыг урьж байна. Шилэн гавь реал гэдэг яг манайд хуучин ашиглагдчихсэн тэр програм нь ингэж энэ үгээрээ явж байгаа. Тийм учраас хүмүүс орж ирэхээр нэг 2 компьютер тавьсан байна гэдэг яг ажлынх нь онцлогоос шалтгаалаад ийм байдаг юм аа. Тэрийг бас энэ хүмүүсээс ойлгоорой л гэж. За энэ ингээд төсөл хэрэгцээ эдгэрэнгийн эрхийн бүртгэлийн. Өө энэ юуроос хулдааслаг байсан. Хулдаас цемент байсан байхгүй зүгээр. Тэгээ харанхгүй тэгээд энэ гэрэлгийг одоо энэ хараа вентилятор энэ бүх засвар энэ агаар зуртаа. Тий. Агаарч бүгд юмнууд байгаа. Жишээлбэл одоо тэрэн дээр хянах замар дээр агарын чийгшил бүгд юмнууд нь харагтаа захин юугаар хийж байдаг. Чих нарийн багш үү? Их нарийн. Архив хадгалагдаж байгаа болохоор энэ дээр. Манайд бол аймгийн төвийн зарим материалс олон хуудастай байгаа. Айдуу нэг үйлчлэгээл их яавал энийг чинь энэ сахимжуулалт хийхээс өмнө манай энэ хэтрэнгийн эрхийн бүртгэлийн тасгийнхан бол за сар шахуу энэ баг одоо хагас утны сайн орой өсгөх. Ягаад гэвэл нөгөө хувийнхаа эрхийг эхлээд цэгцэлж байгаа юм. Эхлээд одоо ялгалт хийгээд цэгцэл ангийн ялгалт хийгээд тэгээ одоо энд дүү яг тэр ангинлан ялгалт хийгээд хяналтын байцаагчаар ороод яатсан хувь хэрэг ирээл ингээд энэ яг каньяврын системээр энэ чинь ингэж ажиллаад тэгэл хамгийн сүүлд ахиж хяналтын байцаагчаар ороод тэгээд одоо доошоо ахиж болдог. Үндэсний дата төвдөггүй юу? Цааштай юу? Цааштай. Захимдсан. Цааштай үл их юм бэлээ. Хувийн хэрэг маань 5 хуудастай байлаа гэх юм бол 5 хуудсын бүрийг нь за нэгдүгээр хуудас бол иргэний үнэлэх байлаа гэвэл иргэний үнэлэх гэдэг дээр тэр товёогд индексжүүлж байгаа. Бид нар энийг анхаалж эхэлсэн 5 хуудсыг 5-аар нь сканерч болно. Тэгвэл дараа нь улсын бүртгэгч хайхад хэцүү болох байхгүй. А тэгэн зорол бид нар бүх юмыг индексжүүлж байгаа. За хувийн эргүүдийг гаргаж ирье. 01 дугаартай юу хувийн иргэний үнэлгийг гаргаад ирэх бол ингээл индексээр өөр хөөчин гэсэн. 6 хүн өнөөдөр ажлын байртай болж ийн гэдэг маань зөвхөн төрөнгийн чиглэлээр ингээд сканерцж байгаа юм шиг харагдаж байгаа шүү. Утгагүй бид нар бүх секторыг ийм цахим бол нэвтэрч ирнэ. Тэгэхээр энэ өнөөдөр энэ орон нутагт ийм хүмүүс цахимын талаар ойлголттой болно гэдэг бол томоохон тий ур чадвартай болж байгаа гэж харж болж байгаа. Тэгээ эднийхээ нэг онцлог юм юу гэхээр 9 сард бид нар эхэлж ирсэн тийм ээ. 9 сард эхэлж яхад 7 сард эхэлсэн аймагтай
өнөөдөр эдгээр 50% хийцэн явж байгаа байхгүй. Тэгэхээр маш хурдтай сайн хийж байгаа. А тэгээ бас нэг эдгээр онцлмоор байгаа бүртгэлийн хилцээг болон бүртгэлийн тасгийнхныг бас эндийг цаашаамаар байгаа зүйл нь юу гэхээр өнөөдөр энэ нөгөө Асмемон гэдэг компани байж байна. Эдгээр компанийг хурдан явуулсан учир нь шахаж исэн учир нь одоо тасгийн дараагийн бол нэлээд бий шахсан да. Шахаж исэн учир нь бол компани маань Улаанбаатараас бас 3 дүүрэгт өмчил бүртгэлийн ажил хийж байгаа. Энд хоримтлуулсан сайн туршлага мэрэгчлэнүүдийг аваад Улаанбаатарт явж байгаа. Тэгэхээр завхан нэг талдаа хүмүүсийг бэлтгээд явуулчих байгаа гэж ойлгож болно. Тэгээд одоо бас их хурдан энэ үлдсэн юмаа хийчихвэл бас их богино хугацаанд юугаа хийсэн захимжуулсан бас компани аймаг болчих гээд байгаа шүү. Тий. Одоо би тэр татмаг төв явах уу дуус хугацаа 9 сарын 17-ноос өмнө тэр Монголд орж ирэх 280 хэдэн сая төгрөг бүхлээр орж ирээсэ. Завханд ил жарах өрөнгө бүрэн эндээ орж ирээсэ л гэдэг. Тэгээд энэ бүх тоног дараа нь манайд үлдэнэ. Тэгэхээр зүгээр бид нэр санал тавьдаг ярьдаг юм зүгээр харин энэ дайлын танд яахт бол манай улсын бүртгэлийн ерөнхий газраас цаашдаа энэ цахимжилт төсөл хэрэгцээ аймагуудад нэг хүн ядаж өгмөр байгаа. Яг энэ тоног төхөөрөмжийн дараа нь бас ажиллаулаад ингэж явмаар байгаа хгүй тийм ээ. Энийг дараа нь зүгээр нэг эскалаторыг оруулаад хийчих тийм боломж болж байгаа хгүй. Одоо байгаа дөрвөн улсын бүртгэж нөгөө ажлаа хийгээд дахиад энийг хийнэ гэвэл тийм боломж болж байгаа хгүй. Тийм учраас энэ тэгээд яаж байгаа юм бэлээ. Миний түрүүнийг дуурай сайтыг одоо ингээд 8 аймаг. Одоо манай ерөнхий газраас барьж байгаа бодлогод тийм юм билээ шүү дээ. Цаашдаа ямар нэгэн яваар Монголынхоо төр засгийн газартаа яаж чад бусад аймага яг ийм маягаар цахимжуулж авъя л гэж.